Орнуудад сурах, тэтгэлэг хөтөлбөрөөр суралцах талаар маш сайхан лекцийг оюутан залуучууд ялангуяа төгсгөнгийн хүүхдүүдэд өглөө. Мөн зорилготой залуу насны талаар ярьлаа. Зорилготой залуу нас гэж юу юм бэ? Залуу насыг. За би өөрөө бол бас зорилготой залуу насны төлөөл болсон залуу хүн байгаа. Тэгэд ер нь бол гадаадад байна уу, дотоодод байна уу, амжилттай суралцъя гэж бодох юм бол эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй байна. Би аль сургуулийг ямар мэргэжлэр хэдийн хугацаанд ямар голч оноотойгоор ямар чадварлаг мэргэжлэн болж төгсгөө гэдгийг өөртөө эхлээд ярилцах хэрэгтэй байна. За тэгж ярилцаад өөрийгөө ялан дийлж чадсан хүн гадаадтай байна уу, дотоодтой байна уу, ямар сургуультай бол хамгийн амжилттайгаар суралцж чадах юм байна. Өнөөдөр манай Монгол улсад нийтдээ 95 ихтэй сургуульд 157,573 оюутан суралцж байна. Тэгэд тэр оюутнууд бол ихэнх нь бол бизнесийн удирдлагаар сурж байгаа. Тэгэхэд өнөөдөр яг тэр бизнесийн удирдлагаар сураад төгсөж гарч иж байгаа бараг 70-80% сураад байгаа мөртлөө манай Монголын бизнес ягаад тийм агуу мандан бодорч урагшилж чадахгүй байна. Тэгэхээр бид нар яг эрэлттэй мэргэжлүүдийг бас сайн судалж суралцахгүй бол бүгд бизнесмэнүүд эсвэл бол бүгд хуульчид бүгд эдийн засгчаар төгсөөд байна. Тэгэхэд яг цааталт нь бол бас амьдрал дээр ажил хийх, гагнуурчин, одоо ур чадвар сайтай, тоогооч, тэгээд инженер, техникийн албан хаагчд гэдэг маш олон төрлийн ажил бол байдаг. Тэгээд хүн бол нөгөө мэргэжил хүнийг голдог болохоос хүн өөрөө мэргэжлээ голоод манай залуучууд бас их тийм хөнгөнөөр хандах юм уу, тийм ээ? Их гоёор хандаж бас ингэж мэргэжлээ сонгоод байна. Яг өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгоод өөрийнхөө хүсэл зориг тэмүүлэлтэйгээр сурах юм бол тэр дэлхийн шилдэг сургуульч байна уу, дэлхийн шилдэг биш сургуульч байна уу төгсгөд тэр бол үнэхээр одоо нийгэмд гараад хэрэгцээтэй чадварлаг мэргэжтэн боловсон хүчин болж гарч чаднаа. Тийм болох тэр өөрийгөө эхлээд сонс, хүмүүсийн туршлагаас бас сайн ажиглаж суралц, хэлээ маш сайн бэлд. Тэг хэлээ маш сайн бэлдэж чадсан одоо тэр оюутан залуучууд бол үнэхээр өрсөлдөх чадвартай, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч чадсан тийм одоо мэргэжлэн болж төгснөө. Тэгээд залуу хүн бол зоригтой байх ёстой, тэмүүлэлтэй байх ёстой, тэг гэгээлэг байх ёстой, бие биендээ атаархдаггүй байх ёстой, бие нэгээ дэмждэг байх ёстой, тэ? Одоо багш нараа хүндэлдэг байх ёстой, бусдаагаа хүндэлдэг байх ёстой. Тэгэд ер нь бол зөв сайхан сэтгэлтэй байх ёстой, эерэг хандлагатай байх ёстой. Хамгийн гол нь хандлага гэдэг бол маш чухал байна. Маш их өндөр мэдлэг боловсролтой мөртлөө маш буруу хандлагатай хүн бол бас нийгэмд бол төдийлөн бас хэрэгцээтэй биш байна. Тэгэхэд маш өндөр боловсрол эзэмшээгүй мөртлөө маш одоо ёс суртахуунтай хандлага, эрүүл хандлагатай хүн бол бас энэ нийгэмд бол их хэрэгцээтэй байна. Тийм болох дээр хандлагаа өөрчилсөн, өөрийгөө өөрчилж чадсан мэргэжлэн гэдэг бол энэ нийгмийн маань бол ирээдүй юм аа. Тэгээд бие биентэйгээ урмын үг хэлж, бие биендээ урам зориг өгж, ирээдүй хойч залуучуудтай бас ингэж үлгэр дөөрэл болж тэдэнд бас ингэж урам зориг өгж явах ёстой гэсэн тийм уриалгыг залуучуудаа бас дэвшүүлж байна. За мөн энэ асуултанд нэмээд хариулахад маш олон хүмүүс яагаад заавал чи Хөвсгөл аймаг зөвхөн ингэж юм тэтгэлэг гэж зарлаад байгаа юм бэ, тэ? Өөр улс даяар ингэж зарлж болдгоо мó гэдэг тийм одоо асуултыг бас шүүмжлэг надад өгсөн. Тэгээ тэр хүмүүс дандаж хэлэхэд бол манай би өөрөө Хөвсгөлд төрж өссөн, Хөвсгөлийн зүгээр жирийн иргэн залуу хүн, Хөвсгөлийн оюутан хүн. Тэгээ манай Хөвсгөлөөс бас олон залуучууд одоо өндөр боловсрол эзэмшиж одоо чадварлаг мэргэжлэн болно гэдэг бол буцаагаад Хөвсгөлд оруулж байгаа хөрөнгө оруулалт, том зургаараа Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм аа. Тэгэхээр Монгол даяараа одоо шууд би одоо боловсролын зуушлагч биш, тэ? Агентлагийн хүн биш. Зөвхөн л өөрийнхөө сурж мэдж явах хугацаанд ийм боломж байна гэдгийг л олон сургуулиудад загтал хөрвүүлж байгаад нэг сургууль нь сонгоод тэрийг нь л одоо энэ ирээдүй хойч болсон үеийнхэнтэй бол уулзаж танилцуулж байгаа маа. Хэрвээ тэр хүмүүс одоо намайг хэрвээ боломжтой гэх юм бол өөрөх юм бол би тэр Баян Үлгэд нэнэ, Баянгорд нэнэ, Өмнө Говьд нэнэ, Арангаад нэнэ очоод бас энэ зүйлүүдийг бол ингээд яриад хэлэхэд бол надад бүрэн боломж байгаа. Тэгэд би өөрийнхөө боломж дээр тааруулж өөрийнхөө боломжоор л одоо ингээд бас ирээдүй хойч болсон залуучуудтай үлгэр одоо аваасаа, урам зориг аваасаа гэдэг утгаараа л өнөөдөр би ингээд явж байгаа. Тайван төрийн удирдлагаар сурж байгаа Хөвсгөлийн л оюутан байгаамаа. За баярлалаа.